Библи бол хамгийн эмх цэгцийг хүн төрлөختөнд заасан Бурхны бичээс юм. Эмх цэгцтэй амьдрал гэдэг бол ерөөл юм аах тун. Тийм учраас бид нар Христ итгэгч болохдоо Христийг хүлээж авахдаа амьдрал минь гайхалтайгаар цэгцэрдэг багтах. Амьдрал маань цэгцрээд ирэх үед бид нар санхүүгийн байдал дээр хүртэл өөр болж эхэлдэг шүү. Ажил хөдөлмөрөөр харахтаа хүртэл өөр болж эхэлдэг. Тэгээ энэ дэлхийг юу гэдэг вэ гэхээр зүгээр завсар зайгүй хөдөлмөр тэгвэл чи амжилт олох болно гэж байгаа баг. Чи мөнгөтэй болох болно магадгүй. Харин эзэн юу гэж байгаа вэ гэхээр та нар миний оногдсон тэр цаг хугацаанд хөдөлмөрл харин надад бас цаг гаргаараа гэсэн баг. Тэрийг ухаарсан хүмүүс өнөөдөр Христийн сүм чуулганд ирдэг баг. Ганцхан энд биш. Дэлхийд даяар хүн төрлөختөн Христ итгэгч нар яг тэгж амьдарч байгаа гэсэн. Тэр магадгүй бид нэр улс төр, эдийн засаг, соёл урлаг, нийгэмтэй энэ бүх зүйлийг харах юм бол их тийм замбраагүй байдал харагдах магадлал өндөр байдаг. Тийм учраас Библи эзний үг хүн төрлөختөн болон эзний хүмүүст юу гэж хэлсэн бэ гэхээр итгэлээр амьдрах тун гэсэн баг. Өдөр хамтаа хэлэх үү? Итгэлээр амьдрах тун. Яг л хүн төрлөختөнд гаргаж өгсөн шийдэл тэр байсан байхгүй. Бурхны итгэлээр амьдрах нь ерөөл юм аах түнэр.